Минь тэгээд энэ ном үлгэрийн ном юм уу? Ер нь тэр сүм байдаг сүм юм уу? Гэх асуултууд хууч ирдэг байсан. Тэгээд тэрэнд хариулж ирсэн хариултууд одоо ерөнхийдөө хэлье да. Нэгдүгээр тэр нь урт наслуулдаг сүм бол байдаг сүм. Ном дээр байгаа бааtruуд нь уран зохиолын бааtruуд биш, бодиттой хүмүүс гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар болохоор ер нь бол очиж болох уу гэвэл болно. Яг нь цаг үеийн нөхцөл байдлаас хамаарат жоохон бүгдийн уур амьсгал одоо эдийн колоничлогдсон байдал интерес болоод жоохон яригтэй байж магадгүй. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор та нар төвдөд очиод төр хүмүүсээс урт наслуулдаг сүмийн тухай хайвал тийм мэдээллүүдийг хэлж өгөхдөө яг л жоохон айдаг. Яг муу утгаараа биш, зүгээр л одоо жишээлбэл Тэмүүжин гэж Чингис хаан маань гэл нэрийг бас бид нар хэрэглэхгүй дээр нэрлэхгүй шүү дээ. Жишээл архины нэрэн дээр хэрэглээ гэл бас дургуй байдаг тийм үү. Тэрнтэй адилхан ер нь бол тийм хүндэлдэг хүмүүс мэл гэсэн үг. Одоо жишээлбэл урт наслуулдаг сүмийн Кеном гэл нэрийг сонсоход цаана ухаа цагаад алгавчдаг гэд тийм үг жишээ л шүү дээ. Тэр шиг ер нь бол тийм нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор би бас өмнө яг очих шаардлагагүй тайлбарж ирсэн. Тэр нь болохоор цогц 7 дасгалын нууцыг дахин төрөх бидээ дахин зэрэглэх нууцыг дэлхийн хаанч байсан олох боломжтой. Энэ дотоод хүчээр нээснээр олох боломжтой зүйл байхгүй юу? Тэгэнгუთ юу гэдэг нь те заавал тийшээ очиод илүү сайн сурна гэдэг юм байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор ер нь урт наслуулдаг сүм жоохон нээлттэй болох ч тийм үед байгаа. Нээлттэй те илүү ингээд дуугдын Таж Махал ч юм уу, Эцсийн цагаан ирмч юм уу те ингээд алдартай жоохон сонирхолтой барилгуудыг бид нар одоо очиж үзэхэд бол нээлттэй ш дайлжуулах хөгжсөн. Тэр шиг ер нь бол ёонд ойлжүүлэх хөгжсөн илүү нээлттэй тийм сүм болох магадлал бол байгаа. Гэхдээ эрдэм мэдлэг гэдэг чинь багшаас гэдгээс гадна сурагчаас хамаардаг зүйл. Та нар гэртээ байж байгаад Монгол улсад те хаанч үдийн хөдөө байна уу, хотод байна уу хамаагүйгээр энэ зүйлсийг ойлгоод энэ зүйлсийг суралцаад энүүгээр дамжуулаад өөрчлөлт боломжтой. Тэнд яг очсон хүмүүсээс ямар ч ялгаагүйгээр суралцах боломж байхад заавал тийм их хүндрэл гаргах шаардлагагүй байх гэж бодож байна. Хоёрдугаарт ер нь бол альва улс давуу тал болон сул тал байгаа шүү дээ. Жишээлбэл монголчууд маш их цус сурсгаж байсан. Бид нар яг зөвхөн сайн талаас нь яриад байдаг. Бид нар үүдээ дэлхийн талыг эзэлсэн гэдэг. Гэтэ тэр бол маш их цус сурсгаж иж олдсон. Өөрийн талаасаа дайсан талаасаа те тийм үнц нь байгаа. Нөгөө талаас болохоор юм баггүй юу? Ягчсан зүйлээ татсан. Тэгээ нөгөө талаас болохоор ер нь аливаа зүйл харагдж байгаа шиг биш байхгүй юу? Одоо тийм маш олон цус сурсгасны хариуд буцаад маш их жоохон хэцүү зүйлсүүд тоосон байж болно. Тэрэн шиг одоо төвд гэсэн ч гэсэн өөрийн гэсэн тийм сул талууд байдаг гэсэн үг. Жишээлбэл хит их шашны мунхрал, хит их бүдүүлэг байдал, зэрлэг балмууд байдал мухарсгүүдээсээ болоод массын хувьд шүү. Яг дотор мэдээж сайн хүмүүс байгаа. Мундаг сод багш нар бас байгаа. Гэхдээ ер нь массын хувьд ярихад бол маш их мухарсгтэй. Жишээлбэл дээр үед монголчууд те Эрдэнэ цугаас энэ төвөргөө буюу нийлх хүрээ хүртэл мөргүүл аврагддаг те насныхаа гин бүлээ уучлалт гэж итгэдэг байсан. Тэрнтэй адилхан нэг тийм чулуун барилгуудыг ч юм уу те өөрийн зүртгэл рүүгээ хандах хэсэл тиймэрхүү мухарсгууд аягүй их байдаг. Тэгээ тэрнээсээ болоод бас сул дорой улс болсон. Тэгээ сул дорой улс болсон учраас хүчрэг улсын хараат байдалд орсон. Тэ хүчрэг улс нь мэдээж одоо манай урд төрш байна. Бид нар яг муулж болно. Гэхдээ ялч хүчтэй болсон мөн. Тэгээ монголчууд яг хүчтэй үед хүчтэйсэн баг. Гэхдээ одоо биднээс хятад бол дэлхийн түвшний цэрэг айрам зэвсгэлэл олон зүйлсээрээ техник технологи хөгжил хэмжлэн зүйлсээрээ маш их хүчтэй байгаа. Тийм
Энэ бол үнэн бодол харин бидний энэ зүрийг арилгахын тулд илүү цөөхүүлэг гэлтгүү зөв байдлаар хүчрэгжих, зөв байдлаар соёг ярих хэрэгтэй байна. Тэрээс биш би нэг хятадын соёлыг ч юм уу, гадны соёлыг нэг дүүлэх гэсэндээ биш. Зүгээр аливаа зүйлийг бодиттой хардггүй, зүгээр л хий хоосоо өнгөрсөн ярьдаг. Ганц хөлөөжигээ залхуур суудаг хүмүүс хэзээч урагшлж ингэж байхгүй. Хөдөлмөрлж байгаа хүмүүсийг гүйцэн гэж байхгүй. Тэгэхээр бид нар илүү зөв арга замаар зөв хөдөлмөрлөх хэрэгтэй байна гэдэг зүйлийг дүрт тунгалж байгаа. Хоёрдугаар болохоор ер нь ярианых үндсэн сэдв буюу ер нь яг энэ урт наслууд өсөм яг байгаа юу гэдэг тухайд бол байгаа. Ким бол бодиттой хүн. Чэнтэй та нар хэрвээ үнэхээр 5 6 дугаар дасгалыг сураад 7 дугаар дасгал сурсны дараа тэгээ өөрийнхөө хэллэгээр хэлдэг шиг бодлын харилцаагаар ч юм уу харилцах боломж байгаа. Долоогоор та нарын хувьд тэгээ 5 6 дугаар дасгалын төвчний юм ч үл ажиллах тэ бүх энерги эстэсээ угаах гэдэг тийм өндөр түвшинд хүрэхээс илүүтэй эхлээд ядаж өөрийгөө энерги битгдэг мэдчих. Тэгээд ядаж нэг биеийнхээ төвдөө авчраа сурчих. Утга учиргүй хоосролт хүрэхээс өөр юу ч байхгүй тийм хоосон бодлуудтай авъятаад хэрэгцээгүй мэдээлэлтэй боочлогдохын оронд яг юу нь миний амьдралд хэрэгтэй вэ? Би яг юу нь надад хэрэгцээгүй вэ гэдгийг ялгах, салгах хүн бол төрсний утга учирыг ойлгохоор хэмжээд нэг тэгээ өөр дотор амьдраа сурчих. Эрэг байдлыг зүгээр яг хий хөнгөнөөр биш чигнэсээ авчраа сурчих. Тэ? Хэмчлэн зүйлсийг сурсныхаа дараа тэр тэнцвэртэй байдал угаан цэвэрлэх юм ч бол халтшгүй байдал болон тэр дахин төрөлтийг мэдэрсэн үед бол чэнтэй заавал төвдөд очиод болох шаардлагагүй маа гэдгийг та нар маш сайн ойлгох болно. Үнтэй адилхан маш олон зүйлсүүд байдаг. Гэхдээ би та нарт зөндөө хэлдэг. Би бол позитив шинтэй хүн биш ээ. Би христийн шинтэй хүн гэж дахин хэлдэг. Яагаад гэвэл урт наслууд өсөмд ч гэсэн ер нь бол маш олон баян хүмүүс байдаг. Дээрээс нь төвдөд байгаа мөртлөө ер нь бол тэгээ дорны соёл гэхээс өрний соёлын өрн зүгийн хүмүүс бас их байдаг. Яагаад гэвэл одоо энэ номны анхны хөлбөрийг бичсэн хүн Петр Келдер гэдэг Английн хурандаа тавуулж ирсэн хүний ном. Энэ Петр Левингүүд Орос залуу хүч юмс Европ залуучтай Орос залуу гэх мэтчлэн ер нь бол Европ, Америк тэ янз янзын ер нь бол дорн гэдгээс гадна өрн зүгийнхэн бас их амьдардаг. Тийм сүм бичс одоо Монгол улсад амьдарч байна. Яг мэдээж Монгол улс бол тодорхой хэмжээний дорны соёлтой улс бол мөн. Гэтэ ер нь бол өрн дорн морн гэхгүйгээр ер нь бол бурхан байвал цорганцл бурхан байж таараа штэ. Тэгээд аливаа зүйлийг дорны соёлоо төгс мэдрээд ирвэл өрний соёлыг хүндэлнэ. Бас цаана нугаа тэр судруудын мөн чанарыг илүү сайн ойлгоно. Зүгээр дорныхоо соёлыг ч тэгтлээ тутлаа ойлгоогүй тэ нэг тиймэрхүү цул дорой мэдлэгтэй шалтан бацаанууд ер нь бол ингээд би юм тийм гээд нэг тийм хагарл үсгээд идэг. Эсвэл худлаа яриад идэг. Бүх шишний хүндэлнэ гээд тэгтээ тэгж хүндэлмээр байгаа бол хүрсэн шиг бүгдэх оргилд нь хүрчээд тэгээ тэгчээ тэндээсээ тийм зүг хөлбөрийг хангалттай хэлээ сууж идэ. Яагаад үнэхүү бурхан нэг юм? Яагаад энэ судруудын юм нэгдэл гэж юу юм? Зүгнэл гэж юу юм? Тайлал нь юу юм? Тэгээ тэн доторхоо мөн чанар нь юу юм? Тэгээ хаашаа чиглэж байгаа? Юу гэж зааж байгаа? Гэмчлэн олон зүйлсээ ойлгочоо тэрийг бас ярьдаг болоосоо гэж хүсэж байна. Яг гэвэл амтай болгон сүлжээд багш болсон, амтай болгон бяцлагын түүнийг хичээдэг болсон. Амтай болгон амьдрал заах гэж хичээдэг болсон. Би бол хэрвээ яг ийм урт насд өссөн хүн пэйж мэж байгаагаар би та нарт амьдралаа заахгүй. Яг гэвэл би өөрийгөө бусдад үлгэр дуурайл болох үз хэмжээний хүн гэж нэг сайн боддгоо. Яг хөөхөн талаасаа шүү. Багш талаасаа бол яг хийх ёстой юмуд бол хийгээд явж байгаа. Хөөхөн талаасаа бол мэдээж түргэн цаана шин ч юм уу. Тэгээ эсвэл нөгөө алдаанууд өссөн орчин янз янзын зүйлсийн зүйл байгаа. Хүн хөгжиж явж байхдаа мэдээж өөр алдаануудыг мэднэ. Харин хин нэгэн комментний цаанаас хизэж уулзч үзэж байгаа хүнээр юу ихе залах сонирхол одоохондоо байдгүй. Тийм болохоор нэг комментуудаа нэг уншдаггүй. Дээрээс нь чатууд ч гэсэн нэг уншдаггүй байгаа. Тэгээ дээрээс нь монголчуудын тухайд болохоор залуу гэлтгүй хөшүүн гэлтгүй хүмүүс дэм тус болох гэхээс илүү шүүмжлэх туртай хүмүүс. Мэддэг зүйлээ шимжлэн мэдхгүй зүйлсээ шимжлэн тэгэхээр тэр болгон дээр нь заавал арилгах гэхээс илүү яг энэ юу түгэж байгааг нь харчаад тэгээ шүмжлээсэй гэж хүсэж байна. Тэгээ өмнө нь бас нэг гайгүй хандлттай үед те янз янзын хүмүүс муулж орж ичсэн тохиолдол зөндөө байдаг. Би нэг хүмүүсийн итгэл үнэмшлэр юм уу нэг дамжиж мөнгө төгрөг олъё гэхээс илүү те ер нь энгийн болцохоор нэг мөнгө залхацгааргүй ойлгоцохоор зүйлсийг та нар бити ингэж их хүндрүүлээч ээ.
Тэ тэгээд байгаа байхгүй юу? Дээрэс нь авралыг илүү гүнээс илүү төгсөөр олчих юм бол та нар хаа сайгүй ингээл өөртөө адилхан хүн гэдэг төлөвт байгаа нөхдүүдээс амь авралгүйгаа болчихно. Эсвэл тэ илүү уус суртаа судалсан дараа жинхэнэ багш нараа илүү сайн олно. Одоохондоо болохоор та нар жинхэнэ багш нараас суралцах тийм чадвар байхгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр үүсэн бичлэгээ базаад л гэхэд ер нь бол энэ сүм бол байгаа. Та нар гэхдээ очих цаг нь болов. Тэгэхээр үнэхээр сурмаар бол мөн гэртээ сурж байгаа сурч боломжтой зүйлс байдаг. 20 дугаар болохоор өрөнд орно гэх мэтлийн том соёлуудын ив нэгдэл чихэн ургалдаг байдал гэдэг зүйлд нь хүрхээр хэмжээний судалж чаддаг хүмүүс маш цөөхөн. Цөөхөн төр маш их цөөхөн байна. Дүр эсгсэн хүмүүс маш их байна. Тэгэхээр үгүй хин нэр ил байна, хин нодлоо байна гэдэг шалгаад үз, уншаад үз, оролдоод үз, тийм. Тэгээд үсэн анхаарал төвшөөл баярлаа. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баяртай.